Сайн байцгаана уу? IMET цэгийн систем суурилсан 8-ыг өрчин зуугийн ЕШ түлтгэх онлайн ангийн тухай танилцуулах гэж байна. ЕШ-ийн онлайн анги нь энэ төвчт дээр дарснаар эхэлнэ. За эхний хуудсанд бол ерөнхий мэдээлэл байх бөгөөд хэрхэн бүртгүүлэх, ямар зарчмаар хичээллэх, сурагчдын амжилт чанарын тухай мэдээлэл байгаа. За онлайн ангид бүртгүүлсэн сурагчид энэ төвчт дээр дараад онлайн ангийн талбар руу нэвтэрнэ. За уг талбар нь эхлэл, энэ 7 хоногт үзэх хичээл, шууд хичээл, даалгавар, шалгалт, санамж, үтсэн хичээлүүд гэсэн боломжтой. Эхлэл хэсэгт нь бол сурагч болон багш нар хоорондоо мэдээлэл солилцдог Facebook шиг талбар бий. Энэ 7 хоногт үзсэн хичээл гэсэн болон руу орвол ойрын үед үзэх ёстой хичээлүүд нь жагсаалтаар заагдсан байна. За жишээлх юм шүүгчлэн дэвшлэгдэх хичээлийг үзье гэх юм бол хичээл үзэх гэсэн төвчөн дээр дарна. Хичээл бүр нь видео хичээл болон бичвэр хичээлээс тогтдог. Аль алийг нь уншиж ойлгох ёстой. За түүний дараагаар жишээнүүдийг уншиж ойлгоно. Жишээнүүдээ уншиж ойлгочод даалгавраа хийнэ. За зарим хичээлээр бол сэдвийн шалгалттай байдаг. Даалгавар хийсэн сурагчид даалгаврынхаа зургийг аваад энэ төвчийг ашиглаж багш руугаа илгээд. За шууд хичээл гэсэн болноор орвол шууд хичээл нь 7 хоногт 3 удаа Google Meet ашиглан багш сурагчид хоорондоо холбогдож хичээл загдана. За энэ хичээл дээр бол багш ойрын үед явагдах хичээлүүдээс заана. Сурагчдын асуултанд хариулна, зарим бодлуудыг бодож өгнө, шинэ мэдээллүүдийг солилцсон гэх мэтлэн шууд багш сурагчид хоорондоо холбогдож хичээл явагддаг. 9 сарын 11-ээс хойш орсон бүх хичээлүүд нь ингэ байж болохоор өссөн үедээ өмнөх хичээлүүдийг нөхөж үзэж болно. За жишээлх юм бол 1 сарын 8-ны хичээлийг нөхөж үзье гэвэл ингээд хичээл гараад ирнэ. За даалгавар хэсэгт орвол хичээлүүдийнх нь нэрсүүд нь байж байна. За даалгавар илгээсэн бол илгээсэн гэсэн юм ногоон өмчгтэй болно. Илгээгээгүй бол илгээгээгүй байна. Энэ хичээлийн даалгаврыг яаралтай явуулах ёстой гэсэн үг. Илгээсэн даалгаврын доотлолт шалгагдсан гэсэн ийм төвч харагдах юм бол энд нь багш даалгаврыг засаад буцааж хариу ирүүлсэн байна гэсэн үг. Эндээс ороод ямар бодлогон дээр алдсан, зөв байсан, буруу байснуудаа тодорхойлно. За шалгалт хэсэгт орох юм бол шалгалтууд нь ингээд зогдчихдог. Эхлэх болон хаагдах хугацаа энэ дээр тавигдсан байдаг. За хаагдах хугацаанд дуусаагүй бол эхлэх гэсэн төвчөнд дээр дараад сорилоо эхлүүлнэ. За сорилын бодлогуудыг дэвтэр дээр сайхан бодоод хариултуудаа бүглөөд хариугаа илгээнэ. Шалгалтаа явуулсны дараагаар энэ төвчдөр дараа дүнгээ харна. За дүн бол бүтгэлийн дугаараар харагддаг учраас бусд хүмүүсээс санаа зовох явдалгүй. За дүнгээ харсны дараагаар алдаа шалгах гэсэн энэ төвчдөр дараад ямар бодлогон дээр алдсан, ямар бодлогон зөв байснаа тодорхойлж болно. За улаан өнгөтэй байгаа нь бол буруу утсан гэсэн үг, ногоон өнгөтэй байгаа нь зөв боджээ гэсэн үг. За алдсан бодлогоодоо өөрсдөө дахиад бодох ёстой. Хамгийн сүүлд нь бодолт харах гэсэн төвчөн дээр дарвал бүх бодлогын нь зөв бодолт нь гарч ирнэ. Энэ бодлогыг ингэж бодох ёстой байсан. Энэ бодлогыг ингэж бодох ёстой байсан гэдээ бүгд бодолт нь гарч ирнэ. За сурагчид эндээс хараад өөрсдөө алдааг засна, ямар аргаар бодвол оновчтой байх байсан бэ гэдгээ тодорхойлно гэх мэтлэн. За үтсэн хичээл гэсэн болон дээр орох юм бол энэ сургалт эхлснээс хойш бүх хичээлүүд ингэж жагсаалтаар орсон байна. Тэгээ энийг бас мөн адилхан өссөн үедээ төгөж үзэх боломжтой. За жишээлх юм тригонометрийн функц гэсэн хичээл дээр дарвал хичээл нэгдэн мөн адилхан видео хичээлтэй. За бичвэр хичээлээ уншиж ойлгоно. За ингээд өссөн үедээ хичээлээ нөхөх баттгах боломжтой. Одоогийн байдлаар бид
айлгуур анализ бүлгийн бүх хичээлийг бараг үзэж дуусч байна. Үүнээс хойш геометри болон магадлал статистикийн хичээлүүд үзнэ. Бас онлайн сорил хэсэгт байгаа анхан шат, үндсэн шат, уралдаан сорилын бодлогуудыг бодно. Мөн аж ахуйн сэтгвчилсэн сорилуудаар мэдлэгүүдээ баттгаад явна.